Та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Гүйцэтгэх захирлуудын гүйцэтгэлийг онцлон ярилцдаг бизнес гүйцэтгэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийнхаа дугаараар Шунхлай компани гүйцэтгэх захирал Бат Гишгийг онцлон ярилцах болно. Ингээд түүний ажлын өрөөнөөс ярилцлага эхлэе. Мэдээж авч ярилцсан юм байна. Яна юу нөө орхон захирал яаралтай ажил гараад 1:30-д амжихгүй болж магадгүй хойшлуулахгүй яах вэ? Шунхлай компанийн хувьд бол бас Монголын олон компаниуд ажиллаад өрсөлдөд байдаг онцгой секторт ажилладаг учраас яг тэр секторын талаас ихээсээ илүү яг одоо Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж түүнийг удирдах байгаагийн хувьд бас тэр талаас нь илүү асуулт асууя гэж бодож байна. Яг манайх ер нь ихэд нэг салбар жилтгүүдээ ер нь жоохон юм best practice бол хийх дуртай учраас. Яг уу. За өнөөдрийн манай онцлог зочин бол Шунхлай компани гүйцэтгэх захирал Бат Гишиг захирал байгаа. За зарчим ёсороо өмнөх нэвтрүүлгийн гол зочин болох Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Орхон захирал зочин хөтлөгчөөр энэ удаагийн нэвтрүүлэгт өргөцсөн байгаа. За мөн ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ханхуйг захирал зочин хөтлөгчөөр өргөдөж ирсэн байгаа. Ингээд бид нар бол Бат Гишиг захирлыг яг бизнес талаас нь хинбэ гэдэг чиглэл рүү ярилцлага өрнөн. Гэхдээ бас бид нар өнөөдөр бизнесийн орчин ямар чиг хандлага руу хөрж чинь ч гэдэм үү. За залуусын хөгжил бас ямар байх ёстой талаар бидний ярилцлага энэ хүрээнд өрнөх байгаа. Ингээд ярилцлага эхлэе. Шунхлай компани сонин сайхан хамгийн сүүлд хийж байгаа төсөл шинэ ажилтнаас ярилцлага эхлэе. Жилд ер нь 3-аас 10 төсөл дээр ажилладаг гэж өмнө сонссон юм байна. За баярлалаа. Ямар ч байсан бизнесийн байгууллагууд бол жил болгон тодорхой шинэ ажлуудыг тухайн байгууллага дээш нь ахиулах ажлуудыг хийж явж явах ёстой л доо. Тий. Түүнээс биш одоо нэгэн турдаа авсан машиныг жолоодоход амархан гэдэг шиг суугаад байж болохгүй. Тэгээ Шунхлай компанийн хувьд бол ер нь яг төслүүдийг нэг жилийн төслүүд биш л дээ. Бизнесийн байгууллагын төслүүд бол 3-аас за 5 жил, за заримдаа бүр урт хугацаатай төслүүд байдаг. Тий. Яг 2015 оны тухайд бол манай компани бас хэдийдэн өмнө эхлүүлсэн болоо шинээр эхэлсэн төслүүдтэй байна. За энэ дотор дурдах зүйлүүд бол бид агуулгын автоматжуулалт гэж төслийг одоо 4 дахь жилдээ бид нэр хэрэгжүүлж байна. Энэ төсөл маань дараагийн 3 дугаар шатанда бас хэрэгжээд явж байна. За мөн олон улсын стандарт одоо манайхны ярьдгаар ISO стандартын тулгуур 3 стандартыг бид нэр хэрэгжүүлэх зорилтыг одоо бас 4 жилийн өмнө, бараг 5 жилийн өмнө тавьсан байна да. Энийхээ хүрээнд бид нэр бас ISO 14001, 18001 гэсэн төслүүдийг хэрэгжүүлээд олон улсын одоо аккредитац өгдөг Хонконгийн Veritas-аар одоо харуулад дуусч байна. За мөн ялгаа байхгүй энэ дотор бүтээнж нэмэгдүүлэх, зардал бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, за хүмүүсийн сэтэл тэмүүлийг нэмэгдүүлэх гэдэг юм уу, Kaizen гэдэг янз бүрийн төслүүд явж байна. Зүгээр алийг илүү сонирхох юм байгаа. Ингээд бараг 10 төсөл болж байгаа хаа. Үйлчилгээн дээр жишээлбэл харах юм бол бид одоо түгээгчгүй түгээлт хийх тухай тийм ээ. Брэнд картуудыг хийх тухай. За тодорхой автоматжуулсан нэмэлт value add үйлчилгээтэй petrol station-уудыг хийхдээ тэр ажлуудаа хийгээл явж байгаа. Тэгээ энийг яг энэ чинь ингээд олон 2020 хүртэл явах хөтөлбөр юм л да. Тэгээ төлгөө маань ингээд хэрэгжиж явж байгаа. Зөвхөн энэ дотор бидний бас нэг залруулах, бас хийх ёстой ажлууд хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх ажил бас давхар хийгдэж байгаа. Танай компани бүтээгдэхүүн үйлчилгээ монголчуудын хэрэглийг яаж өөрчилж байгаа вэ? Өөрчилж хөгжүүлж байгаа вэ? Салбар өөрөө Монгол улсын бас стратегийн салбар. Тэгээ энэ өөрөө хэмжиг салбар, хүмүүсийн сэтгэл зүй, нийгмийн сэтгэл зүйд их нөлөөлдөг. Тэгээ энэ яг бүтээгдэхүүн үйлчлэхээс илүү би компаниараа л гэж ярьсан зүг болов гэж бодож байгаа. Одоо манайх жишээлбэл санхүүгийн цэвэр тунгалаг байдлыг хамгийн
нэгдүгээр зорилтод бас авч тавьж ирсэн. 9 он тавьсан л да. Тэгээд дэлхийн 4 томын нэгийг урьж авчираад тухайд Монголд нэг салбарч байгааг баг тэр нэ. Аудит хийлгээд эхэлсэн. Энэ яах гэж байгаа юм бэ гэхээр бид нэгд энэ компани маань санхүүгийн цэвэр тунгалаг байна гэдэг маань бидний хүмүүсээсээ бас тийм цэвэр тунгалаг байдлыг шаардах боломжтой болчихж байгаа. Хоёрдугаар юу гэхээр нөгөө талдаа тодорхой үр дүн амжилтууд гарвал тэрийг хуваалцах боломжтой болчихж байгаа. Зүгээр нэг юм хийлээхэд цаана 3 4 зорилгууд биелэгдэж ингэж явах хэрэгтэй гэж бид нэр анх харж ирсэн л да. Тэгэл жижиг гэлтгүү тэр зүйлүүд чинь ингээд жишээл ICO-гийн тогтолцоо хүмүүс ингээд нэг юм сертификат хандаа үлгдэг гэж хардаг штэ тий. Бид нэр угаасаа тэгж хараагүй баг. Бид ийм сертификатанд дуртай ч юм уу, одон тэмдэг зүүх ерөөсөө юугүй. Тэгээ энийг бид нэр салбартаа жишг болох гэж хийж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр жинхэнэ утгаар нэг гэж байгаа. Зарим усууд төвхтэй зардал их гардаг. Тэгээш нэг үр дүн харагдгүй гэдээ ярьдаг. Бид нар богино хугацаанд ICO үр дүнгээ өгөхгүй. Энэ бол богино хугацаанд байгууллагын процесс эхлээ сайжруулж идэг. Тэгээ тэр нь ингээд салбартаа жишг болж харагдав. За яг хэрэг бүтээгдэхүүн үйлчлэгээгээд харах юм бол бид нар ингээд Евро 5 стандартын ч юм уу бүтээгдэхүүн оруулж ирээд тэгээд Евро 2 3 стандартын бүтээгдэхүүн дэвшлэхэн үнээр борлуулж байгаа. Стандарт өндөр байна гэдэг чинь тухайн бүтээгдэхүүн бас тэр хэрээрээ үнэн өөр л байгаа шүү дээ. Үн зардал татаа болт нь өөр байдаг. Гэхдээ бид нар тэрийг яах гэж хийж байгаа юм гэхээр бид ийм юм руу явж байгаа. Евро 5 гэл евровчууд одоо Евро 6 7 стандарт ярьж байхад бид нэр Евро 2 стандартаар байгаа. Тэрний үгж ийн үхээр шатлалт удаантай хортгийн агуулмж өндөртэй ийм шатгууныг манай хэрэглэгчид бол ерөнхийдөө хүлээгээ аваа сурчиж л та. А цаашаа бид нар Евро 3 4 5 стандартын бүтээгдэхүүн оруулж ирэхээр яаж ийн үхээр энэ бол түргэн шатлалтай, бүрэн шатлалтай, агаарт хор дутаа байхгүй. Ийм соёл руу бид нар ингээд хэрэглэгчийг дасгах хэрэгтэй болж байгаа. Одоо яг яга оруулж ирж байна. Одоо орж ирээ явж байгаа. Гол нь одоо нэг сайн явахгүй байгаа нь юу гэхээр Евро 2 3 стандартын бүтээгдэхүүн, Евро 4 5 стандартын бүтээгдэхүүнтэй нэг үнээр л зарагдаад. Зөв наад захын жишээ нэмэт хэлчихэ те. Оросууд одоо Оросын нефть босруулах үйлдвэрүүд одоо дөнгөж Евро 4-ийг үйлдвэрлэж сурах гэж байна. А бид Евро 5-ын бүтээгдэхүүн аль хэдийн 3 жилийн өмнө оруулж ирээд хэрэглэгчид санал болгоцсон. Тэгсэн чинь эсэргээрээ асуудлаа. Энэ яг одоо Сингапур, Солонгос, Хятад ч юм уу те. Тэндээс оруулж ирж байгаа. Урагшлах биш ухарч таард тий. Энийг тийм хэрэглэгчийн соёлын зөрөө байгаад. За нано шатхуун гэж бид нэр хийж байгаа. Энэ наногийн нэмэлтийг оруулж ирээ шатхуунтайгаа холиололтой зах зээлд хүргэдэг үйлчлэг энэ олон газруудад байдаг. Тэгэл бид нарыг анх хийж яхад одоо ч олон компаниуд оруулж ирэл хийж байгаа юм л да. Тэрний яадаг вэхээр бас ялгаа байхгүй агаар тавигддаг хортыг л багасгадаг байхгүй юу. Тий. Бид нэр энийг компани одоо ногоон концепц руу явж байгаа учраас бид нэр ийм бүтээгдэхүүнийг хийх ёстой, ядаж хэрэглэгчтэй мэдрүүлэх ёстой гэж хийгээд байгаа. Гэх мэт л тэгэхээр манай хийж байгаа зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээ биш, салбарт нэвтрүүлж байгаа стандартууд, процессын сайжрлууд, хүмүүсээ сургаж байгаа энэ бүх зүйлүүдийг л бид нэр энэ нийгэмд оруулж байгаа хөв нэмэр гэдэг талаас л харж байгаа. Одоо шунхлаад хэдэн хүн ажилтдаг вэ? Манад яг өнөөдрийн байдлаар 713 хүн ажиллаж байна. Юу том аж ахуй том үндэсний хэмжээний компаниг удирдах явж байгаа хүний хувьд бол мэдээж хэрэг өнөөдөр тулгарч байгаа том асуудлууд байгаа. Сая нэг нь хөндөд хоёр асуудлыг ч хөндөд ингээ ярьчлаа. Ер нь одоо энэ том компани гүйцэтгэх захирлын хувьд хамгийн одоо сэтгэлчин доторчин шийдэх гээд тулгамдаад байгаа компанийн хувьд тулгамдчаад байгаа шийдэгдэхгүй асуудал юу байдаг юм бэ? Яг гүйцэтгэх захирал гэдгийг манайхан бас олон газар л очиор олон нэр албан тушаалтай хүмүүстэй уулзж байгаа хэл та. Зарим нь захирал гэсэн байгаа, зарим нь ерөнхий захирал гэсэн байгаа. Зүгээр яг CEO гэдэг бол сонгодог менежментийн ойлголт шүү дээ тийм ээ. Гүйцэтгэх захирал гэдэг маань тууз юм хувь нийлүүлэгчтэйгээ үр дүнгийн гэрээ байгуулсан. Менежментийн багаа бүрдүүлсэн. За ийм тохиолдлыг бид нэр CEO гэж үзээд за тэгээд яг CEO-гийн одоо бичсэн түүх дурдтгал нь бол юу болж үлдэх вэ гэхээр би бол нийгэм 2 жил ажилласан тийм хугацааг бол нэг хайхтар дүгнэхэр хугацаа гэж үзэхгүй л дээ ер нь бол. CEO гэдгээрээ бол дор хаяж нэг
4 жилээс дээш тухайн албан тушаалыг хашсан тохиолдолд би тодорхой ярих юмнууд гардыг болов уу зүгээр дотроо боддгийн. Өчнөө олон захирлын солилцсон үед хамт олон тийм болдог гэж байгаа юм л да. За энэ бол нэг тэдэн оны тэрэн шиг л хүн байна энэ гэх. Шийдвэр орох төвшин сууж байгаа хүн болгоно л байнга л үргэлж шинийг хэсэдэж санаачилж хийхгүй бол би өчигдрийн ярилцлаган дээр бас урдчихжээ. Нэгэн турдаа аваад зам дээр гарсан машиныг торомс нэгшгээл өрүүлэн мишгээд тахал их амархан байдаг. Даваагүй те юм уу олон салаа зам гараад ирэхтэл одоо тэр өрүүлэн дээр сууж байгаа хүний гол чадвар харагддаг гэдэг. Яг сүүлийн одоо 7-8 жил яг ингээд компани удирдаад яваад ирэхээр бол компаниг хямралтай үед нь ч бас удирж байлаа, бас эдийн засгийн өсөлттэй үед нь ч удирж байлаа. За буцаад бас хямралын үед ингээд удирдаад явж байгаа. Энэ болгоны зүгээр хараад тахад ер нь компани тулгарч байгаа асуудлуудаас нэг шийдэж болохгүй асуудал гэж юу байгаагүй юм шиг. Одоо ч гэсэн байхгүй байх гэж бодоод байгаа. Гол нь бид нэр гарцаа хэр хурдан зөв болж ийнө тэр л их чухал байгаа. Энэ толгой дөрөвний чинь бас багахан үеийн бидэд ашигладаг гэсэн юм чи илүү тэн дээрээ тавиадлыг алдахгүй санаад хийх хэрэгтэй тий. Бидний хяналтанд байдаг асуудлууд бол бид нар ерөнхийдөө бол шийдлээ олчиж байгаа. Бидний хяналтаас гадуур хүчин зүйл дээр бол бид нар яхаа аргагүй зарим нэг төр засгийн шийдвэрүүдийг хүлээсэн, төрийн зохицуулалтаа салбар учраас улс орны эдийн засгийн байдлыг бас ажигласан тийм ээ. Бид нар хөрөнгө оруулалтаа жишээлбэл эдийн засгийн дуруудад хурдан сараад ирэнгүүт хөрөнгө оруулалтаа багасгаад эхэлж байгаа. Бидний төлөвлөснөөр бол бид нар үдээ дахиад хөрөнгө оруулалтуудаа хийгээ ажлын байраа нэмэгдүүлээд улс орондоо ярих сүлжээгээ улам өргөтгөх хэрэгтэй тийм. Тэгэл энэ шийдвэрөөр ингээд хоошилж байгаа. Бид нар энийг одоо өөрөө хүсэж байгаагүй ерөнхий нөхцөл байдлын байдлыг шаардаад ирж байгаа. Нөгөө талаасаа яг хуу макро эдийн засгийн тодорхой үзүүлэлтүүдийг хараад ирэхээр бид тэгтээ тэргүүл загас бол усан дотроо л амьдрын штэ тийм ээ. Тэгээ усны температур, ургамал ногооны байдал гэдэг энэ олон зүйлүүдийг харахаар бид яхаа аргагүй тодорхой шийдвэрүүдийг хойшлуулад энэ л одоо хамгийн том челленж юм да яг одоогийн байгаа байдлаар бол. Тийм ахиж дэвсэлгүй юм бол маш утгартай болоо орчихсон. Тэгэхээр нэг талаас хамт олон ингээд надад шалгуураа улам өндөрсгөөд байдаг. За тэрийг би нийцчихвэл окей гэж үзээд байдаг. Нийцэж чадахгүй бол ушуухан шиг замаа тавьж өгөхгүй болохгүй ш. Энд чинь дараагийн мундаг сайн хүн ирэх замын нэг нөхөр таглаас угаад байж болохгүй. Нөгөө талаас яг хүндрэлтэй юу асуудлууд бол жижиг илтгүү зөндөө. За дээрээс нь бас нэг онцлог байдаг. Жишээлбэл Улаанбаатар хотод бензиний үн хямдхан тий цаашлах тусмаа орон нутагт одоо холдох тусмаа үнэтэй болдог. Гэтэл би зүгээр сонирхдаг зүйл бол одоо юу гэдэг азлагдсан газар амьдарж байна гэдэг юмны өртөг өндөр болж байгаа нь бол яг зах зээлийнхаа жамыг дагсан мэт боловч нөгөө талдаа бас юм ялгуурлаж байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Тийм учраас танаа борлуулалтын хэдэн хувь нь одоо нийслэлд хийгддэг, хэдэн хувь нь орон нутагт хийгддэг тийм энийг зүгээр дундчлаад бүх улс орон даяар нэг үнийг баримталж болох уу гэдэг нэг юм санаа байдгийг. Зөв энэ бол одоо яг одоо яригдж байгаа халуун сэдв байна л да. Хүмүүсийн иргэдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэдэг нь одоо бензиний үн нэмэгдсэн гэдгийг л бүх юмний гол одоо юу шалтгаан болдог шүү дээ. Тийм. Тэгээд л бид тэрэнд чинь ахтара тайлбар юу өгöd байгаасаа илүү тэгтээ тэргөө манай энэ салбарын бүх тоо энтрийг бол төрийн бусад байгууллагуудаас асуухад биднээс илүү мэдчихэж байгаа. Энэ ямар үнээр ороод ирд, ямар татвар төлдөг, тэгээ яг хідээр зарж бид нар үнийн самбар тавьсан байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бүх юм бол ил хамгийн бол. Гэхдээ бүх юм ил мөртлөө бүх юм далд юм шиг л муулагддаг салбар. Гэт нэг талаасаа бол тийм. Нэг талаасаа бол энэ дээр юм ялгууралтай үнийн бодлого явж байгаа. Нөгөө талаасаа бол яг эдийн засгийн бодит утгаа харах юм бол бас яхаа аргагүй тийм өртөг зардал гараад байгаа. Тэгээ сая яг хурлаас гарсан шийдвэрийн дагуу засгийн газар онцгой албан татваруудыг импортлж оруулж ирж байгаа газрын засгийн бүтээгдэхүүний хөлийн бонд тус бүр дээр ялгаатай тогтоосон. Миний асуулт бол яг юм байна. Өнөөдөр яг банк санхүү нэлээ төрийн оролцоотой явдаг л тоос ингээл байнга л одоо сонингийн одоо хүү өндөр байна гэдэг. Одоо миний бараг чөлд орохоос хойш л одоо банкны хүү өндөр байгаа талаар л бүгд ярьжсэн. Тэгээд хүү маань бол тэгээд анх би зээл олгож байгаа жилийн 96% олгож байна. Тэр маань буусараагаад өнөөдөр 20 болсон чинь тэр үед өндөр байна гэжсэн хүмүүс өнөөдөр энэ 20% ч гэсэн өндөр л гэдэг байхгүй. 5 жилийн өмнө 36% таахад бас өндөр гэжсэн. Бүр хүүгүй болчвол бас адилхан өндөр л гэх юм шиг. Яг өндөө бол. Гэхдээ танаа хувьд болохоор нэг зовлон баг шиг юм. Би ч бас нөгөө хэдий ч нэ талхны үн анзаардгүй ч гэсэн
Бензиний үнийг бол анзаараалаа. Тэгээд нэг 10 төгрөгөөр нэг арай илүү бүтээгдэхүүн гаргаж ирээд зараад эхлүүл баахан сэтгүүлчд очиод камер барьж байгаа л эднэр одоо арт өмнөг шулж хизээ зогсох ингээд бүр ингээд. Тэнгүүд нөгөө манай мэрэгжлийн хяналт янз янзын тийм хяндаг цагддаг гаруудаа хүч очиод торгоол амар дарамттай байдаг шүү. Танаас салбарын хувьд бол тэр талаар нэг тайлбар. Тэгээ одоо бид нар чинь ингээд нэмдэг л гэж яриад байгаа юм байна. Ягаад татвар нэмдэг нэг яригддаг хөөж. Яагаад энэ хоёр зэрэгэлдээ байгаа колонк ингээд ижилхэн үнээр зараад идэв ингээд тий. Тэгээ энэ их амархан. Яаж тайлбарлах эрэлт нийлүүлэлт гэдэг нэг хоёр мөрөө бид нэг эдийн засаг үүсгэхэд анх ярьдаг ш. Яг л тэр. Чи ингээд замын задлын колонк жишээлбэл нэг 5 төгрөгөөр үнэ бууруулчих л та. Тэгэхээр тийм бууруулна. Тэгэхээр яг хуу. Тэгэхээр надаа бид нэр 5 минутын дараа манай төвөгч менежерүүд хэлээд энэ 5 төгрөгөөр буурчлаа гэхээр бид нэр тэрийг 6 минутын дотор үнийг буцаагаад 5 төгрөгөөр буулгаад тавьчихдаг байхгүй юу. Тэгэхээр манай өрсөлдөөний хуулиар энийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ хоёр нөхөр нь хуульцсан байна гэж. Ягаад тэгэхээр нэг өдөр нэг үний өөрчлөлт хийсэн гэдэг. Эдийн засгийн хэмнэлчин нэг өдрөөр хэмжигдэх болцсон байхгүй юу. Минутаар секундээр хэмжигдэж байгаа юмыг манай өрсөлдөөний тухай хууль энэ чинь гой залтууд байгаа. Тэгээ нөгөөдөл жил өөр үнэтэй бол гэж байгаа. Сайн уул болсон хүмүүс ярьдсан байлээ. Сайн болсон бах гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар ингээ очиад харахад дандаа л ижилхэн үнэтэй байгаа. Гэхдээ өнөөдөр 22-ын товчон дээр байсан дизелийн түлш 50 төгрөгөөр буурсныг хэн ч ярьдаггүй. Өнөөдрийн бас ярилцлага банкны салбарын томоохон төлөөллүүд бас урагдж ирснийх. Холбоотойгоор та одоо нефтийн салбар тэгээ банкны салбарыг холбосон асуулт асуумаар байна л та. Жишээлбэл Монгол улс нефтэнд одоо жилдээ 1 тэрбум гаруй долларыг зарцуулгаа гэдэг. Хэрвээ энийг бас ингээд дотооддоо энэ валютын ханшийг дотооддоо төвлөрүүлбэл банкны хувьд ч тийм ээ валютын урсгалыг дотооддоо төвлөрүүлбэл эдийн засагт ямар ач холбогдолтой байх юм. Тэгээд нөгөө өнцгөөс нь гэвэл тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийг та нар бас дотооддоо барих бодлого баримталж байгаа юу? Хурлагаас нь асууж байгаа бах тий. Манай бол бариагүй. Зүгээр юу яа. Яг нефт импортлогч компаниудын хувьд бол бас харьцангуй том хэмжээний санхүүжилт шаардаж явдаг тийм. Тэгээ тэр үднээс яг Монголын зах зээл дээр бол одоо яг corporate banking гэдэг дээр бол одлоо хөгжлийн банк бол үнэхээр сайн амжилттай ажиллаж байгаа. Нэг номер нөхөө тийм ээ. Тэгээ бид одоо яг тэдний одлоо хөгжилтэй бид нар хамтарч ажиллаад бол одоо баг 15 6 жил болж байгаа. Тэгэхээр би зүгээр одоо шууд юу гэдэг юм. Азийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй байх нь зүйтэй гэж хэлэхээс өмнө бид нэг шинжилгээ ухааны үндэслэлтэй яг 1 сая тонн азийн бүтээгдэхүүн зориулж үйлдвэр барьдаг хөр үгүй ээ. Тийм практик баг. Олон улсын жишгийг бид нэр аль ч их усрээр ороод уншсан. Дор хаяж 2.5. За ер нь оптималны бол 5 сая тонны хэрэгцээтэй тохиолдолд үйлдвэрийн тухай ярьж байгаа. Тэ? Үйлдвэрийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар 1 сая тонны хэрэгцээтэй. Одоо буцаад агшчлаа тий. Энэ жил бол нэг 880 ч юм уу болох байх. Бидний одоогийн юугаар бол. Энэ 1 сая тонн бол үнэхээр тийм их бас хэрэгцээ мөн үү гэдгийг бид нэр сайн үзэх хэрэгтэй. Тэгэхгүй монголчууд одоо их айхтар том төслүүд их яг үндэ ярьж байна. Нүүрс хийжүүлнэлгэн, нүүрс шингэрүүлнэлгэн тийм ээ. Яг нөгөө утгаараа одоо бид нэр тийм их хэрэгцээ байгаа юм уу? Тэр үйлдвэрүүдийн өртгүүдийг хар. Бид нэр тэрнээс илүү чухал хийх юмнууд байна. Илүү бага зардлаар улсынхаа давуу талыг ашигласан үйлдвэрүүд яг хөрөнгө оруулдаг. Хаа байсан нүүр шингэрүүлэх технологич айл 20-30 онд гараад Германаас гараад одоо дэлхий дээр Өмнөд Америкийн Sasol гэж компани л одоо нүүрсийг шингэрүүлж штэ шатхан болгоо. Гэхдээ дэлхийн 200 улс бүгдээрээ шингэрүүлээд байхгүй байсан тийм ээ. Тэгээ бид жишээлбэл заавал шингэрүүлж үзүүлэх гээд байгаа юм. Тэ ингээд тоо томсох тусам бий байлаа болгоомжлоод байдаг байхгүй. Тоо томсох тусам болгоомжлол. Яг эсэргээрээ улсууд бол ярьж байгаа. Улсдаа доллар үлдээх. Энийг бол бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ ухаантай үлдээхгүй бол бид үлдээх гэж байгаад одоо юу үлээ жом алах гэж байгаа байшингаа шатаач гэдэг шиг тийм хүнд байдал руу орох юм аа. Тэгээ Сингапурын бирж дээр бүх үн ханш тогтдог. Урд яг хилийн бомтыг дагаад 5-6 боловсруулах үйлдвэр байж.
Гэхдээ тэр нөхдүүд Кувейдээс тэр түүхийн нэвтэ зөөж байгаа. Тэгэхээр бид нэр тэр дотор нь манай нэг сая тонн байд юм аа. Тэрийг ингээд боловсруулад өгөөч гэвэл энэ болохгүй юм байна. Юу яах вэ? Засчих уу? Зочны маань их бүр ийм болоод нөгөөдгөндөө авчихтаад өөр инээд. Энэ хооч ингээд яагаад энэ асуудлаар хариулдаг гэсэн юм. Нефт барих дээр тэр чих ойлгомжтой сая хариуллаа шүү дээ. Би ч гэсэн бас тийм сонсчлээд л та. Мэдээж яг үндэсний аюулгүй байдал тэр маань өөрөө бас тодорхой хэмжээнд яг хүмүүс намайг одоо айгу буруу яриад байна гэж магадгүй. Гэхдээ эдийн засагчд бол бүх юмыг мөнгөөр хэмжээд гаргаад ирдэг. Тэр аюулгүй байдлыг бид нар яг яаж үнэлж байгаа. Тэр нь биднэрт нөгөө карманд нь тэр мөнгө нь байгаа мó гэдгээр хэмжээд явахгүй л болохгүй. Намайг чинь. Тий, 5 төгрөгөөр өсөхийг бол айхтар хүчтэй. Гэхдээ бид нар айхтар 5 моор өсөх тухай ерөөсөө ярьдаг л. Тэр нь бол гадаад үнийн өсөлт юм уу, долларын ханш юм уу, биднээс хамаарахгүй хүчин зүйлүүдийг энэ тухайн тохиолдолд ярьж байгаа. Төрөний оюугаа цэцэрлэлийн дурддаг тэр бас эдийн засгийн онол дээр бид нэр үзсэн байгаа юм да тийм ээ. Нийгмийн энэ зардлыг хамгийн бага ойлгох шийдвэртэл засаг оролцож явах хэрэгтэй гэдэг. Түрүүн цементийн үйлдвэрийг хэлчихлээ. Манай өөрийнхөө хэрэгсэнээс хэд дахин давсан тийм цементийн үйлдвэртэй болчлоо гэдэг чинь нөгөө талаас аж ахуйн нэгжүүдийн хийдэм юм цаг мөнгөний өрүүлчихэж байгаа. Бид нар хийж чаддаг л юм а сайн хийгээд тэрнийг дэлхийг хангаад олсон орлогоороо нөгөө бусдаас хийж чадж байгаа юм авдаг тэр тогтолцоо худалд гадаад худалдааны тийм том жишг зах зээлийн үйлчлэл байдаг гэдгийг л айгүй бид аль талаас нь яриад ах шаардлагатай юм шиг байна. Зүгээр саяхан нэг тохиолдол гарч ирсэн тийм ээ. Оросын холбооны улсаас одоо бараг 100% шихуу бид нефтээ авдаг учраас бүтээгдэхүүн авдаг учраас одоо маргаан үсээд олдоц байхгүй болоод яг тэр нөгөө зуны эд сайхан зугаалга аялал жуулчлалын үеэр таарсан. Ер нь бол том асуудал болж байна тийм. Одоо зөвхөн үзэгчд маань бас сонирхолтой байх л та. Яг тэр талаар ямар арга хэмжээ авсан, төрийн бодлогын хувьд, компаниудын хувьд тийм энэ байдал одоо дахин давтагдахгүй байх боломж байна уу гэдэг талаар. Бид нар тийм муу практикууд бас зарим нэг юмнууд болж исэн нуух юм байхгүй тийм. За одоо бол бид нар сүүлийн хэдэн жил бол ерөөсөө салбар одоо нийгэмтэйгээ энэ засаг төрийн байгууллагуудтайгаа маш сайн хамтарч ажиллаж байна. Тэгээд биднэрт хүндрэлтэй асуудлууд байдаг байл. Тэгээд тэрийг бид нар яриад байхасаа илүү цаашаа явах нь чухал. За яг салбарыг ахтар төлөөлөхөөс илүү зөвхөн компанийн хувьд биднэрт бол нэг өшилдөө нэлээд одоо тийм тохиолдлууд болж ирсэн. Одоо энэ газрын засгийн газар хуулуур хаяамтай хамтраад ямар акс дэвшилтэй юм хийчихвэ гэхээр 3 жилийн өмнөөс бид нар юу болцсон бэ гэхээр ерөнхийдөө Сингапурын биржийн үнийг суур болгосон томьёо тохироод авцсан. Томьёо тохироод авцсан учраас одоо зах зээлийн үн гарчаад байгаа тэн дээр ингээ хиймлэр юм нэмээд чи авах уу гэж суугаад байдаг компани бол одоо дэлхийд дээр байхгүй болсон баг л та. Нөгөө талд бас энэ дээр нэг залруулах ойлголт бол манайхан тэгдэв. Энэ хитгэн нөхдөөд хитгэн компаниг хийгээд байна гэж яриад байгаа тийм. Энэ бүх улсууд хийж болно тэр ерөөсөө ямар ч асуудал. Ямар нэгэн хязгаарлал тийм үү. Ингээд нэг хитгэн компани эрхийг авсан тийм юм биш. Шалгуураа хангаал энэ салбарт ажиллах чинь нээлттэй ерөөсөө асуудал тийм. Энэ 10 жилийн өмнө бид нар чинь баг 3-4 зүйлээ хийдэг байсан шүү дээ нэг. Тэгээ ингээд 10 жил яваад ирэхэр чинь хэн өөхгүй хийж байна. Хэн техник технологи гэж, хэн хөрөнгө оруулалтаа хийж байна. Хэн болсон хүчнээ сургаж байна. Ингээ эн чинь шалгуураар яваад одоо нэг 20 хүрэхгүй үлдсэн юм уу да. Дахин 10 жилийн дараа 2 ч болох юм бол бид нар мэдэхгүй те. Тэгэхээр энэ бол ингээд нэг юм тодорхой зөвшөөрөл одоо янз бүрийн шалгуураар ингээл нэг юм хідэн нөхрийг үлдэн штиг ийм хаагдсан салбар биш ээ. Тийм хуучин шиг том дуурсан ч юм уу хүн алгацсан амар мундаг нь биш байхгүй тийм. 700 ажилтнтай, 5 нефт агуулгатай, тэгээ 21 аймаг салбартай, улсын төсөвд нэг 30-аас 40 тэрбум төгрөгийн татвар төлждөг тийм ээ. Ийм л аж ахуйн нэгж болж ирж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар бас харах хэрэгтэй. Энд ямар ч агуулгахгүй, ямар ч колонкгүй бас ийм бизнес хийж байгаа юм би. Тэ? Ямар нэгэн аргаар тэр вагонтой шатгууныг оруулж ирээд тэгээд тэрийг ямар нэгэн аргаар хэн нэгэн зарчдаг. Тэрийг бид нар хэр хэмжээний татвар төлдгийг хэдэн хүн ажилуулдаг мэдэхгүй. Гэхдээ хизээ сонирхож байгаа үгүй. Бидний хувьд бол олон улсын аудитын 4 томын нэгээр аудитаа хийлгэж чинь, олон улсын банк болон дотоодын банкаас санхүүжилтээ авч чинь, олон улсын ISO-гийн байгууллагуудаар хяналтаа хийлгэж чинь. Энэ бүх зүйлүүдийг олон улсын жишгт хийж байгаа байхгүй. Түрүүчээр
аачлаараа нөгөө асуудалтай дуусгаж. Таавал их зах зээлийн талаас нь тайлбарлаж байна л да. Гэтэл миний эргээд санахад бол Роснефть компани Монгол улс 150 өөрийн бензин колонкийг барина. Тэгэхгүй бол одоо нефт нийлүүлэхгүй гэсэн юм асуудал гарч байна. Тэгэхээр тэр үед яасан гэхээр нөгөө дотоодынхаа та хэдийг нөгөө цөөхөн эдэн компаниуд ингээ монопол болчлоо тэргээд бүгдээрээ шүүмжлээд исэн чинь гадны компани орж ирээд манай зах зээл рүү орно гэсэн чинь учиргүй та хэдийгээ буцаагаад айгүй магтаад ерөөсөө энэ хэд маань байх ёстой юм зах зээлийг хаа гэж хамгаалъя гэж айгүй буу юм болсон шүү дээ. Тийм. Яг энэ дээр нэг манай газрын засгийн тухай хуульд байгаа юм л та. Засгийн бүтээгдэхүүн хуульд ч байгаа. Нөгөө бөөний худалдааны одоо тэдэс дэс хувийг эзэлж байгаа компани бол жижиглэгний худалдаанд орж болохгүй гэдэг тийм заалт байгаа. Одоо гол заалт нь хуультай юм бид нэр. Тий яг тодорхой одоо энэ бодлого боловсруулдаг энэ ухаан нундарч идэг их олон гишүүд цай дарга нар байгаа шүү дээ тий. Улсынхаа төлөө чимгээ дундартал явж байгаа. Тэр улсууд бол бас янз бүрийн юм талаас нь аргументууд хэлдэг. Яг бидний хувьд бол жишээлбэл тэр хүндрэлтэй үедэд яаж исэн бэ гэхээр одоо ч гэсэн бас тийм хүндрэлтэй юмнууд бий л дээ. Жишээл улсын чухал аж ахуй нэг сектор цагдаа имлэг одоо төсөв мөсвийн мөнгө төгрөг саатахад бид нэр хизээч зогсоож байгаа. Энэ бидний үүрэг юм аа гэж шатгууны нийлүүлэлтийг хийж идэг. Одоо ч гэсэн бас хийж байгаа. Зам харгуу янз бүрийн бас улс орны том бүтээн байгуулалт хийж байгаа алиуд байгаа. Тэднэр дээр бид нэг хатуурхаал айхтар юу яагаад тахаас ойлоо за ямар ч үсэн энэ зам нь одоо үлдсэн 10 км нь үлдсэн юм байлээ. Тэгээд улсын комиссар орохын гинлээ. Тэгж жагаад улсын төсвөөс мөнгө нь ирэхийн гинлээ гэж бид нар чинь энэ дээр цэвэр бизнесийн гэхээсээ л бас дэмжлэгийн маягаар харж байгаа. Тэгэхээр яг түрүүний хэлж байгаа санаагүй зөвөр базаад буцаагаад хэлэхэд бол энэ мэтчлэн бид нарт төр засгийн байгууллагт ойлгуулцах нь бас жижиг гэлтгүү гарна. Жижиг гэлтгүү гардаг. Төрийн зохицуулалттай салбар учраас бас нэг төрийн зарим нэг шинжүүдийг бас эзэмшихгүй болохгүй байна. Янз бүрийн байдлаар үнийн манипуляц хийгээд богино хугацааны өндөр ашиг олох гэж оролдог тийм янз бүрийн оролцогчид энэ зах зээлээс алга болсон. Та өөрөө шухлаа компани гүйцэтгэх захиралаар ажиллаад 7 жил өнгөрсөн байна. Тэгэхээр эргээд харахад бас энэ хугацаанд хамгийн үр дүнтэй ажиллаа юу гэж дүгнэх вэ? Үр хөжтэй, үр дүнтэй. Үр дүнтэй гэдэг чи одоо CEO-ний хувьд бас өөр үзүүлэлтүүд байдаг байна. За. Энэ бас дандаа удирдагчид захирлаа цугуулсны хувьд удирдагч одоо та нарын хөгжлийг харж бидний залуу их бас үлгэр дуурайл авах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр удирдагчдыг байгалаас заяасан төрөлхийн гэж ярьдаг. Эсвэл нөгөө туршлагатай удирдагчид гэдэг. Тэгээ энэ одоо бас та гурыг анзаархад дандаа залуу захирлууд бас залуудаа захирлууд гэсэн хүмүүс байна. Тэгэхээр байгалаас заяасан төрөлхийн удирдагчид уу эзэг сурч боловсрсан удирдагч дөө энэ талаар нэг ярилцлагын чиглэлийг өөрчлөлөө. Орхон зөвлөс гэлээ. Та асуух хүн тааш. Би бол өөрийнх дээр ярьсан шүү дээ. Ярьсан. Ямар ч байсан бид энэ сүүлийн одоо 7 жилийн хугацаанд CEO-гоор ажиллахад бол ямар ч байсан Монгол Улсын эдийн засгийн энэ өндөр өсөлттэй үе. За мөн тэрний өмнөх хямралын үе. За өндөр өсөлтийн дараах хямралын үе гэх ингээд бас up and down гэдэг шиг ямар ч байсан компаниг хэцүү үедэн ч удирдчдаг. Сайн сайхан өсөлттэй үед байх хямралын үе гэх ингээд бас up and down гэдэг шиг ямар ч байсан компаниг хэцүү үедэн ч удирдчдаг. Сайн сайхан өсөлттэй үедэн ч удирдчдаг. За эргээд мөн даваа гүвэ нухчаатай энэ үедэн ч гэсэн бас аятайхан жолоодоод зогсох газар нь ордоо саах газар нь саагаад нэмэх газар нэмээд явсан нэг ийм түүх байгаа. Зөв хандлагатай залуучууд ахлах бол би энэ хамт олныг орчин үеийн менежментийн энэ ойлголтуудаар маш сайн цэнгэлсэн болов уу гэж бодож байна. Тэгээ тэр хүмүүс бол тэр хамт олон маань тэр ойлголтоос хизээч буцахгүй л дээ. Зөв яг дурдах юм бол жишээлбэл гүйцэтгэлийн үнэлгээрөө ингээ оруулсан учраас буцаад цаг зэрэгээр цалинжих энэ компанид байхгүй. Тэгэхээр одоо хамгийн том одоо CEO-ний үлдээж байгаа одоо миний хувьд бол үлдээж байгаа зүйл бол энэ хамт олонны талгууд нь одоо орчин үеийн менежментийн олон шинэ ойлголтуудыг эргэж буцалтгүйгээр одоо суулгаж өгсөн байхаа л гэж бодож байгаа. Ялангуяа нөгөө чанга дуурангаа их боддог улсуудын хувьд бол залуучууд
бид нар нөгөө амжилтанд яаж хүрэх вэ, дарга яаж болох вэ гэх нэг баг нэг утгатай юм яригдаад айгу түгээмэл байдлаар яригдаад байдаг. Энэ дээр бол хүнд хамгийн гол нь өөрөө энэ амьдралаа амьдрахдаа зөв байранда очиод хамгийн их таашаал авах тийм ажиллал хийх нь илүү чухал байдаг. Тэрнээс биш хоосон нэг том өрөөдөл тавьчаад тэрнийхээ төлөө амьдарч ийн тэгээд очиод нэг тодорхой амьдралаа зараад нөгөө юм дээр очичоод энэ миний хийх ёстой зүйл биш байна гэдэг тийм том гарц гаргаснаа мэдэрдэг. Тэр мэдрэмж хамгийн амар ах болов гэж бодож байна. Тэгээ санал нэг байна л да бас ер нь одоо би чинь 94 5 6 оны оюутан гэдэг чигтэр хэлжсэн. Тэрнтэйгээ уйлдуулаа хэлэхэд бол энэ менежер, менежмент, маркетинг гэдэг үеийг одоо ч их нэг актер орчуулд юм уу мэдэхгүй байна. Тэгэхээр одоо дарга захирал болно гэдэг чи өөрөө яг тийм амир хүмүүсийн мөрөөддөг одоо амьдралын хэлбэр мөн үү биш үү бид нар сайн бодох хэрэгтэй л дээ. Одоо энэ цалингийн ирэм гэдэг энэ зүйл чи ерөөс ийм болсон мужаа. Нэг албан тушаал мөн үү мөн бүгдээрээ мужаа. Гэхдээ даргын цалинтай ч мужаан байна, мужааны цалинтай ч дарга байна гэдгийг бид нэр их сайн ойлгох хэрэгтэй байна. Нэг зүгээр нэмээд хэлчихэ. Дарга болохоор нөгөө хамгийн гоё байдаг гэдэг эсвэл их мөнгөтэй болохоор хамгийн гоё байдаг гэдгийг биш үү те. Нөгөө Стив Джобсоор харчиж болж байгаа юм те. Тэр хүн 50 гараал рак тусаал явчихж байгаа байхгүй. Хичнээн дэлхийн номер 1 мөнгөтэй хүн байж исэн те. Тэгэд юу ч хийж чадаагүй. Яг хамгийн аз жаргалтай байсан уугүй гэдэг нь бас нөгөө номыг уншаад үзэхлээр бол бас эргэлзээтэй. Хамгийн их юм хэрэгэлсэн үү, хамгийн их өөртөө цаг зардаг, хамгийн гоё хувцас өмсөж ирсэн үү гэдэг ингээд бүх юмн дээр нь бид нар нөгөө үгүй хариулдаг бол олоод авчихвал. Том хамт олныг удирдна гэдэг бол нөгөө хариуцлага дээрэс нь асар их том ганцаардал байдаг гэдгийг залуучвал одоо сайн ухаад ойлгох хэрэгтэй. Өөрөөсөө шийдвэр гаргахдаа би өөрийгөө яг юунд авчиж хийж байгаагаа ойлгож байгаа хийхгүй бол нөгөө асуудал одоо юу гэдэг зүгээр ингээд хамт олонд би ингээд өөрийнхөө хамт ажиллаж байгаа хүмүүсийг одоо сүүлийн 15 жил нөгөө удирдах ажил хийсэн болохоор харахаар заримдаа атарах сэтгэл төрдөг. Ягаад гэвэл тэр эрхчлөө бол тэнд байж байгаа байхгүй. Одоо би өрөөнөөс гараад явбал тэр чинь айгуу гоё хөгжилтэй ч байдаг юм уу те. Хүмүүс ингээ бие тавиа сулраад ингээд айгуу гоё цагаа өнгөрүүлэгч байдаг юм. Эсвэл бол одоо ганц бие эрэгтэй хүн байвал одоо намайг бас бодоорой. Зүгээрээ дараа нь монтажлчихна. Миний хэлж байгаа санаа нь бол нөө хитрхи аймаар ингээд яхахлаар одоо энэ нийгэмдээ ч гэсэн өөр ганцаараа л явхаас өөр арга байна. Дуртай ямаа ч хийж чадхаа бол. Дуртай байдлаар хувцалж болохгүй, дуртай байдлаар бүжгэлж болохгүй. Дуртай юм гэдэг юм байх ёсгүй болчихж байгаа. Тэрнийг харах хэрэгтэй болно. Нөгөө нэг юм нь бол юу тэр мөнгө албан тушаал гээл за ингээд орхичихлаа. Зурагч нь оруулж байгаа. Энд ирсэн баг. Шуглааг удирдахаас өмнө хаана би Чингис яг шуглаараа орох юм бол би Японд стратеги төлөлтэй газрын дарга байсан. Тэгээ нэг 2 жил хагас болоо да. Тэрний өмнө би Японд мастер сурсан басэд мастер хийсэн. Мастрын өмнө бол одоо улсын худалдааны сургууль болсон. Өдрийн дээд сургууль 4 жил багшилсан. За. Тэгээ бас багшийн юм бас гэдэг чинь урт хугацаа шүү дээ. Тэгээ угаасаа сургууль дөрс ор гэдэг шиг. Сургууль төгсөөд ерөнхий нэг тавьсан зорилт бол юу гэхээр за ямар ч хэлсэн сурсан мэдсэн зүйлээ нэг анги төгсөх дайны одоо баталгаажуулах хэрэгтэй гэдэг миний өөрийн хувийн сонирхолж бас байсан. Манай аав ээжээр бас багш байсан байхгүй юу? Техникум. Яг 4 жил багшилсан. Өөрийгөө олохын тулд та гурав бас ямар туршилтуудыг хийж исэн бэ залуунаасандаа? Бүр одоо анх амьдралд хөл тавьж явах үеэс эхлээд. Яг нь төрүүчийн асуулттай ч гэсэн холбоотой зүйл л дээ. Ер нь бол бид гурав яг ярьж байгаа өнцг нь бол меритийн тухай ярьж чи тээ. Би туршсан гэж бодож байгаа. Ягаад вэ гэхээр би ресторанд ажиллаж байсан. Хэсэг зарим хийж үтсэн. Хэсэг
бууц хийгээд их нэртэйгээ зарж үзчихсэн. Зүгээр одоо зүгээр бодоод байхад нэг золиос ихээсээ илүү хэдэн удаагийн туршилт хийвч гэдэг юм уу. Тийм өнцгөл харагдах гэдэг юм л да. Биднэрт нэг цаг хугацаа гэдэг нэг ижил нөөцөө өгөгдсөн юм шүү. Төршгөөс ахуулаад цаг хугацаа л биднэрт байгаа яг гарааны ижил тэнцүү нөхцөл. Тэгэхээр мэдээж олон менежментийн ном юунд бол байдаг л хүн амьдралынхаа турш хэдэн карьер солид юм бэ гэдэг. 3-4 л байна. 3-4 л амжилттай болсуудыг харахад. Миний хувьд бол бас ялгаа авахгүй тодорхой одоо жишээл би чинь дөнгөж сургууль төгсөнгөтэй ер нь багш болох нь зүйтэй юм аа гэдэг. Одоо мөсийн худалдааны сургуульд одоо төгссөн чинь багшлах уу гэсэн төгөө гэд би чинь нэг багшилж үзэж байгаа. Тэг яг 4 жил багшилсан хугацаагаа юу гэж харддаг вөхөр юу ч мэдэхгүй ээжиж юм ойлголдог л 4 жил байж гэж. Юу ч мэдэхгүй ээжиж хүнд ойлголдог байж. Одоо болохоор их юм үзэж харсан мөртлөө хүнд ойлгуулах нь их муу байна. Тэгэхээр багшны онцлог бол тийм өөрөө ойлгоогүй ч гэсэн хүнд ойлгуулж чаддаг. Тийм ойлгуулж чаддаг. Тэгэхээр тэр бас нэг 4 жил чинь ямар юм болчих вөхөр надад нэг юм суралцах юм өгчөж байгаа байхгүй юу. За чиний ийм карьерээ бол ингэдэм биш. Энэ дээр очивол ингэдэм биш. Тэгээ яг одоо эргээ бодоод тахад манай ажил дээр их ахтар консалтинг компани гэл ингээд залуучууд орж ирдэг байхгүй юу. Тэнгүүд миний яг нэг 99 онд ажиллаж байсан үе санагдаад байдаг байхгүй юу. 2000 он нэг бас нэг менежментийн консалтингийн компанид бас давхар ингээд орчихсон тэгэл байжсэн. Юу ч мэдэхгүй зөвлөхөө байж гэдэг шиг тийм санахаа бид тэр залуучуудад хэлдэг. Жохон салбарын юмнууд уншиж байгаа тий. Тэгээ нэг бодиттой нэг 2-3 ажил хийж хөрөө тэр тэгээ хамтарч ажиллая гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тэр залуучуудын бас л ялгаа байхгүй. Тэр нь миний одоо аж амьдралаа авч явах арга юмаа гэж сонгоцсон мэт консалтингийн компани тий. Тэгэхээр шуглаа энэ нефтийн салбар бол өөр их онцгой салбар. Тэгэхээр та бас 7 жилийн өмнө анх захирлалаар энд ирэхдээ өөрийгөө яаж бэлтгэжсэн бэ? Одоо өөрийгөө за одоо бодибилдинг бол айхтар бэлдэх хэрэгтэй байсан баг тийм аа. Би бол тийм айхтар бэлдсэнхээс илүү энэ бол хувь нийлүүлэгчтэй надад төлөөлөгсөн итгэл гэж харсан. Тийм юуж 700 дугаар 70 хүнтэй компаниг удирдаагүй тийм л туршлагагүй байлаа шүү дээ. Тийм. Хэрхэн сайн CEO байх вэ гэдэг ном хайж уншна бол байхгүй шүү дээ тийм юм. Тийм CEO болгодог жормор гэд хоос тийм юм байхгүй учраас би тэгэхээр яг гүйцэтгэх захирлийн ерөнхий зарим улсууд бол нэгдүгээр гарын үсийг зурдаг гэж хардаг. Зарим улсууд бол хуулийн хариуцлага гэж хардаг. Зарим улсууд бол өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хардаг. Тэгээ би юу гэж харсан гэхээр энэ өөрийгөө хөгжүүлэх боломж байна л гэж харсан. Тэгэхээр мэдээж хэрэг өөрийгөө бэлдсэн гэх нь одоо хаашаа юм тий. Мэдээж хэрэг хийнгээ суралцсан гэдэг юм уу тий. Тэгээ өмнө нь мэдээж хэрэг бас MBA Японд сурсан байна бас их нөлөө болсон л доо. Бид нар чинь жишээлбэл бид гур болвол хагас амьдралаа өнгөрсөн нийгмийн үед, социализмын үед тий. Одоо зах зээлд яг шилжээд энийг ойлгоод хагас амьдралаа амьдарч байгаа юм сонин бас 3-1 үеийн залуучууд сууж ин л. Тэгэхээр нөгөө хамгийн гол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бидний хүрээлэн буй орчин өөрөө маш хурдцтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр энд бол өмнө нь бол одоо юу гэдгийг даргыг таньдаг бол дарга болдог ч юм уу те эсвэл одоо нам засагт үнэнч байвал болдог ч юм уу янз бүрийн тийм байсан баг. Одоо бол бүх хүний тэр ялгаа бол их ойрхон болоод байгаа. Бүгд адилхан интернет рүү орж болж байна. Бүгд мэдээллийг маш хурдцтай авч болж байна. Бүгд хэл сурахад хялбар боллоо те. Заавал одоо багштай тусгай сургууль сургаж бидний чинь хүмүүжүүлж ирсэн те. Тэг шаардлагагүй. Хэрвээ сайн хоол хийдэг болмоор байвал YouTube ороод үзээд сайн тогооч болж ийн гэдэг юм те. Өөрийн авьяасаа нээж болж ийн. Тэгэхээр та өөрөө ч бас ер нь хүний хөгжүүлэлтийг анхаардаг гэж байна. 7 жилийн өмнөх захирлын шаардлагатай ур чадвар одоо бас өөрчлөгдөж хөгжиж байгаа. Тэгээд нийгэм маш уртастай хөгжиж өөрчлөгдөж байгаа учраас тэгэхээр та өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ? Энэ цаг хугацаатайгаа хөл нийлүүлэхийн тулд. Тий яг зөвхөн 7 жилийн өмнөхтэй хүмүүсийн харьцуул их л өөр болсон байгаа бох. Тий жишээлбэл өөр ажил хийжсэн ч юм уу одоо ингэ ирсэн. Яг шалгуур өөрийгөө хөгжүүлэхийн тухайд энэ мартаж болохгүй нэг тийм юм байгаад байгаа. Зарим нь бол тэрийг номоор нөхдөг байх, зарим нь бол интернетээр нөхдөг байх, зарим нь энэ сургалтанд явдаг ч юм уу тийм. Яг миний хувьд бол бид илүү их яг өндөр түвшинд гарцсан одоо CEO-нуудын түүх байт юм уу? Одоо бидний энэ уншаад байгаа
Harvard Business Review-нууд байна тий. За мөн бас тодорхой хэмжээнд өргөө хөгжүүлээд тодорхой амжилтанд хүрсэн манай энэ залуучууд байгаа. Тэр залуучуудаас илүү их суралцах. Мэдээж яг хөө тэр ном энэ төр бол завсар заагаараа бид нар харж л байгаа. Тэгэхээр ном бол бас нөгөө бид нар номноос жоор хайдаг байх л гэж бодоод байна. Тэгэхээр жоор бол байхгүй л дээ. Тэнд бол санаа л байгаа. Тэгэхээр санааг нь л авах чухал юм болов уу гэж бодоод байна. Өөр дээрээ өөрийнхөө ажил дээр болгож. Тийм, ажил дээрээ одоо жишээлбэл юу гэдгийг Jack Welch юу хийдэг байсан, Jack Welch-ийн дараагийн CEO-д ямар юм тулгарч ийсэн. Тэрийг унших нь биднэрт илүү чухал байгаа байхгүй юу? Тийм, одоо шиг Walmart-ыг уншлаа гэхэд үгүй энэ юм зардаг дэлгүүрийн сүлжээ явж юу болд юм бэ гэхээр Walmart л байгаа байхгүй юу? Түүнээс Walmart-ыг бид нэр ингээд бодож олж зохиох гол тий хайрын цаг байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм амжилтанд хүрсэн түүхүүдээс бид нэр алдаа онсон зүйлүүдийг харж байгаа л өөрийнхөө юм хурдхан шиг л хийж өгөх хэрэгтэй юм байлээ л дээ. Таны энд уншиж байгаа ширээний ном, сүүлд уншиж байгаа номоос танилцаж болох уу? Та ямар ном уншиж одоо хамгийн дэвтэлт чи үлээд ирч. Яг би нэг гадагш дотгош босоод авчих уу. Онгоцны худал модал дээр нэг жоохон цаг үлддэг штэ тий. Тэгэхээр тэр цаг дээр заавал нэг нэр аль дээр төрсөн хэл заавал онгоцны худлын тэр хавьд байдаг номын дэлгүүрээр ордог юм. Тэгээд нэг 2 юм уу 3 шиг юм шүүрж авчихад тэгээд яг хэвдээ би ч нэг номыг ингээд нэг номыг барьж аваад ингээд уншиж дандаа англи дээр заавал тий заавал ингээд дуусгадаг биш одоо ингээд 0-9-нд нэгийг нэгээ тавьсан байж тэгээд орныхаа хажууд нэгийг тавьсан за энэ ширээн дээр нэгийг тэр ширээн дээр нэгийг ч юм ингээд яаж уншина гэдэг юмд энэ л уншиж байгаа мó яаж байгаа мó ямар ч байсан бүгдийн зэрэг эхлүүлээд юм. Тэрний хэлдгээр таны хэлдгээр нөө санаа аваад тий санаагаа аваад одоо жишээлбэл энэ нөгөө key performance indicator гэл энэ дотроос ингээл яг манайхаа ингээд хүмүүстэй ингээд ярилцгаар KPI-уудыг мэдчихээн чадчихээн гэдэг их тэгдэг байхгүй юу. Тэгээ би болохоор мэдж чадах нь яг ба гэхдээ энэ дотор ингээд бид нэр харахад нэг 7-8 бол бидний тогтоож чадхад тогтооход хэцүү гэдэг үзүүл байж байгаа байхгүй санаатайгаа тий. Энэ бол яг зүгээр сонирхолжил авсан юм л да. Нэг нэр алдартай ном биш. Энд чи өдөртөг ч эзэн гэдэг байгаа маа ажимаа. Тэгээ сайн муу эзэн гэдэг тийм юм ба. Тэгээ энэ дэр муу ялгаа авахгүй бид нар бас авах санаа байгаа байхгүй юу. Та энэ өөрийгөө хөдөлмөрийн зах зээл дээр одоо үнцэнтэй ийм ажилтан байна гэдэг талаас хар гэдэг байхгүй юу. Баг бүрдүүлэхэд юу байх хэвээр энэ чи асуудалд ороод яаж хандаж явах хэвээр юм гэдэг ч юм уу те. Яг энэ бол бас сүлд бас юу авцсан. Хаяа нэг санаа хартай. Манайд чинь брэнд гэж их ярих дуртай. Яг манай салбарт нэг брэнд гэж ярихаасаа илүү компани имиж гэж их явдаг. Яг тэгэхээр энэ өөрөө бүтээгдэхүүн өөрөө их цоллог бүтээгдэхүүн. Шууд одоо хэрэглэх чанар савын ялахад хэцүү. Үйлчлэгээнийхээ онцлог, үйлчлэгээнийхээ давуу талаар өрсөлддөг ийм салбар учраас бид нэр брендийг яаж бүтээх үү? Хэрэглэгчд амлсан амлалт үүргээ бид нэр заавал биелүүлж явах хэрэгтэй. Түүнээс биш одоо гадаад үн ч юм уу гадаад нийлүүл цаацсан ингээд энд байгаа одоо харилцагчийнхаа ажлын зогсоочж болохгүй. Тийм учраас бид нар нөөц заавал барьж авдаг. Гэрээ үнэхээр гэрээн дээр бид амлалт авсан бол энэ заавал гэрээгээ биелүүлэх нөөцөө ингээд авч авдаг. Тэр их. Урдаарт одоо юу гэдэг манайхтай холбоотой гомдол санал янз бүрийн юм болоод бид нар хурдан хугацаанд тэрийг шийдэж өгч хэрэглэгчийг бид асуудал үүсгэсэн байна уу хэрэглэгч үүсгэсэн тэрний ерөөс хамаахгүй бид асуудлыг хурдан шийдэж өгч байгаа. Манай нэвтрүүлгийн бас зорилгоо залуустаа одоо танаар дамжуулж ер нь одоо хувь хүний хөгжил гэж юу ийж гэдэг юм уу энэ талаар өгөх зорилготой учраас таны хувь хүний хөгжил нөлөөлсөн бас уншиж исэн номнуудаас хамгийн чухал гэж дурдах ном юу гэж хэлэх бол та тэр номноос юу авч исэн бэ? За ер нь бол яг би чинь 94-5 ноётон байхгүй юу. Тэгээд тэр үед чинь ингээд ихтэй сургуульд ороход чинь нэг маркетинг менежмент гэсэн үгтэй тийм сургуулиуд чинь амар ийм тренд болцсон ч юм уу те. Зах зээлийн коллеж гингүүт чинь зах зээл коллеж гэж 3 үг мөг орж ирэл. Эмч хүн эмнэлгийг сайн удирддаггүй. Багш хүн сургуулийг сайн удирддаггүй гэл ийм асуултууд төрөөд ирж байгаа байхгүй юу. Тэгээ явж за бүх юмний малгаад орвол малгаа дээр үл юу гэдэг вэ? Менежмент гэж юм байт юм байна. Тэгээ ерөөсөө менежмент холбоотой бүх номнууд тэр тухайн үед байсан номнуудыг бүгдийг нэг англи хэл амар мундаг биш байсан ч гэсэн түүж уншиж байсан баг. Тэгээ сүүлдээ ер нь ихтгэл уншил юу болсон бэ гэхээр
ерөөсөө менежмент гэдэг бол аль салбарт ажиллаж чаддаг, аль чимээг амжилтанд хүргэдэг ийм чадвартай хүн байх хэрэгтэй манай гэл. Тэрний яг гэх миний сонирхолтой бас таарж байгаа байхгүй. Би чинь ийм үйлдвэрийн дамжлага дээр зогсоод ч юм уу те аль эсвэл ингээл нэг борлуулалтын машин жолоодод юм уу эсвэл ингээд нэг дөрийн дуучин болоод ч юм уу те нэг тодорхой ийм юмар явах сонирхол их уйтгартай байхгүй. Миний амьдрал өөрөө богинохон байгаа. Тэгээд олон юм үзэх сонирхолтой. Тийм учраас менежментийн мэргэжил гэх. Тэгээд мэргэжлийн итгэл зүйлийг олж авч байгаа санаа нь тэр байхгүй. Тэгээд одоо ингээд сонин сэтгүүл янз бүрийн хил ам ингээд хэвлэл тэмцэл хараад байхаар нэг эмч хэмжээний дараа болох гал үзээд байгаа. Дуучин хүн дөөрийн дараа болох гэж байгаа юм шиг. Тэгээд ингээд нэг юм бүгдээрээ л нэг юм айхтар хүн болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүртэл би бол залуучуудад өөрийнхөө залуучууд хилдэг санаа бол юу вэ? Зинхэнэ менежер болох гэж байгаа бол яг л менежерийн сэтгүүтэй байх хэрэгтэй. Тэр нь юу вэ? Аливаа юмыг зөв юмыг олж хараа зөв аргаар хийчихдэг л байх хэрэгтэй. Тэгээ хамгийн товчхонд л ямар ч албан тушаал дээр очсон 3 сарын дотор нэг ихний амжилтуудыг гаргаж явах хэрэгтэй. Тэр их чухал. 3 жил эргэлзээтэй нөхөрч байж л байдаг л да. Гэхдээ ер нь бол 3 сар болоход л амжилт гаргаагүй бол эд юм бүрхэг боллоо л гэж боддог. Тийм үү? Та захирал болоод 3 сарын дотор юу хийж исэн бол? 3 сарын дотор за одоо манайхан л илүү хэлэх байх зүгээр миний зүгээр хамгийн наад зах юм бид нэр ингэхгүй юу. Хятад төвөрх станц 24 цагийн тасралтгүй үйлчлэгээтэй байх хэрэгтэй. За тийм үү. За ойлголоо. Тэгээ би нэг өрөө машин унаад тойрдог байхгүй колонкод шөнөлдөө. Тэгээ ингээ за одоо чиглэл барьшлын чилээд явах ингээ яваад эхнээс нь тойроос нь чинь гэрлэн таг унтрахаа хамаг юмнуудаа унтраач. Үн чид юу болсон юм бол одоо ингээд би чи очиод хаалаа өө хоёр нөхөр унтчихэд. За хүн ер нь унтаж болно шүү дээ асуудал ба. Гэтэ бид нар бол юу гэхээр хэрэглэгчид амлчаад байгаа байхгүй. Тасралтгүй үйлчилнэ. Манай үйлчлэгийг сонгоороо гэсэн чинь тэнд нэг нөхөр үйлчлэгийг тасдуулаад байж байгаа байхгүй. Тэгээд шал зүгээр тэр жижиг юм хамгийн анх яажсэн. Тэг ингээ шийдвэр гаргачихгүй юу би тэн дээр нь. Үйлчлэгээ тасдуулсан учраас арга хэмжээ авах. Тэгсэн чинь маргаашаас нөгөө төрөөс нь манай энэгээр бас зөндөө олон улсууд орж ирсэн. Хүн нэг удаа унтаал үз тэ. Ядраал унтцсан юм байгаа биз. Ер нь нэг жоохон унтчихад машин ирдэгчгүй ингээл айхтар дүмэлтүүд ирж байгаа байхгүй. Тэг би гүг ерөөсөө би энэ шийдвэрийг өөрчлөхгүй. Энэ бусдад нь тохиолдог гэд өөрчлөв. Тэг одоо яхав ингээд та нар шунхлаа компани шатхан төвөх станцуудыг хараарай. Хөдөөж хотдоорч 24 цаг өөрийгөө магтаад явах. Гэхдээ 24 цаг үйлчлэгээ авч болох газар. Офис ер нь хуран зургуудтай швейн офис. Манай нөө хувь нийлүүлэгч тэртлээ юм сонирхдаг болов. Дараа нь яг ингээд бүтцийн имийг бас зэгцлэх те. Бүтц өөрөө зүв байж ээж. Өөрөөр хэлбэл нөгөө аргаа олоогүй ямар ч нөөцөөсөн амжилтанд хүрэхгүй гэж өгөөдөг шүү дээ. Тэрэн шиг бид нэр бүтц чи өөрөө арга нь болж өгдөг байхгүй. Тийм жишээлбэл энэ функц бидаас хэлбэрээр явах хэрэгтэй байна. Энэ функц бол хамтарсан хэлбэрээр явах хэрэгтэй байна гэдэг зүйлүүдийг янзлахаас ч юм уу те. Ер нь бол эхний 3 сарч бич тийм одоо гэртээ ер нь 10-аас өмнө баг хариу шүү дээ. Одоо компани чинь тэг мундаг дарах ч юм уу өдөрдөг үе өнгөрцөн тий. Одоо хүртэл зарим газар ажиглагдаад байдаг байхгүй би хэлээ. Энэ компаниг соёл нь л өдөрднө. Тий. Соёл нь ихээр дарга нь гоё костюм өмсөө яваад байдаг зарим бодоод тах шүү. Үгүй. Дарга нь өөрөө тэр компанийнхаа соёлын нэлээд том илэрхийлэл болж байна. Хүмүүстэй шудраг ханд. Тэгжээж хүмүүсээ шудраг байдлыг нэхнэ. Хүмүүстэй итгэл тэгжээж өөрөө итгэл хүлээнж гэдэг юм. Ингээ маш их ойлгомжтой юмнууд яваад байдаг. Та гурийн утсан дээр яг хэрэгэлдэг цаг хэмнэх, цаг ашиглах, хувийн зохион байгуулалттай холбоотой бас манай үзэгчдэд санал болгох та нарын хамгийн сайн хэрэгэлдэг аппликейшнийг сонирхолж болох уу? Бас шин садан хамгийн сүүлийн үеийн апдейт хийсэн сэргүүлэг байна. Та ямар сэргүүлэг? 6 цагаас дуурдаг сэргүүлэг. Шийдсэн чи эвдэрдгүй сэргүүлэгтэй. Одоо яг юу гэх юм. Яг үгүй тэр аппликейшн хөгжихдөө нэг давуу тал нь юу вэ гэхлээр зөвхөн ажлын өдөр 6 цагаас дуурдаг л тийм юу байгаа. Weekdays гэдэг тэр канапын дарахлаа. Нэгээс 5 дахь хооронд л сэргүүлэг дуурдаг. Миний нөгөө нэг мундаг хүнд жишээ болох нь хайшаа. Би нэг алхаад тоологч хийчихгүй юу. Тэгээд ер нь таргетаа тавьчих. Өдөрт нэг
15,000 алах юмсан гэ тий. Тэгэл өдөр болгоо ингээд хараад тэнгууд нөгөөдөг чи ингээд жоох удаан суугаад тэнгууд let's go walk 5 minutes тэр ингээд гарч ирээд байдаг. Тэр их зүгээр эрүүл мэнд сайн байх хэвээр чөлөө өвчтөө янз бүрийн цагууд ер нь CEO хүний хувьд ер нь бол автоматар байхгүй байх хэвээр ч юм уу гэж боддог байхгүй. Тэгэхээр тэр алхаа тоолагч бол надад хэрэгтэй юм шиг санагдав. Миний хувьд бол их энгийн. Би бол утсаар ярих мессеж чигээс гадна тооны машин л их ашигладаг да. Гар утсан дээр. За. Тань асуух асуудал байна. Гэ харилцаа яриад байгаа учраас би бол надад бол болоод ах шиг байна шүү дээ тий. Таны хобби юу вэ? Чөлөө цагаараа ер нь юунд их цаг зарцуулдаг вэ? Би за ер нь яг хөл өмбөг бол ер нь тасралтгүй үзэндээ ер нь бол багасаач яжсэн чадахгүй байж сая нэг тоглоно. Одоо өнөөдөр үед би 6:30 заалан тоглоно л гэсэн бол энд ямар ажилтай байсан дуусгаал заал руугаа явна шүү дээ. Хин нэг миний эрүүл мэндийг ингэж кэр хийж өгөхгүй учраас тэрийг явдгаараа л явчих юм. Тэгэхээр тэрнээс өмнө бүх зүйлүүд амжсан багс. За ном харна. Ер нь мэдээллийн шинэ технологи, шинэ юмнуудад их дуртай бах айхтар нэг хүүхаагээ хийчих нь хайшаа юм тий. Гэхдээ л ер нь бол тиймэрхүү нэг сонирхолтой. Тэгээ яг түрүүний дурддаг GCI-д бас нэлээх цаг зарцсан. Тэр 40 хүртэл л дээ. Одоо төгсөж байгаа юм тий. Тий, одоо нэг хичээл тэрний дараа жил төгсөн. Надаас бас хүмүүс асуугаалаа Батшиг минь чи ингээд хашаа явж ирэхээр GC-ийн арга хэмжээнд явж гин ханаас ирэхээр GC-ийн арга хэмжээс ирж гин гэдэг ингээд наа чи яадаг байгуулга их асуудаг байхгүй. Тэгээ би хамгийн давчхандаа хэлдэг байхгүй. За яадаг байгуулга гэж яахтар яхасаа илүү энэ 100 гаруй жил оршин тогтносон төрийн бас байгуулга. Олон улсын 120 гаруй улсад салбартай. Тэгээд эерэг өөрчлөлтийн тухай юм ярьдаг. Тэгээд илүү их ажил хэрэг залуусыг цуглуулсан ийм байгуулга. Одоогоор өөр ийм байгуулга алга байна. Тэгээ энд бол 18-40 насны залуучууд байдаг. Олон орны яг л бизнес эрхлэлтэйг ажил хэрэгч завгүй юм залуучууд. Ажлын төлөвлөгөөгөө та яаж гаргадаг вэ? Дэвтэр дээр за нэг айхтар магадгүй сул талж байж магадгүй би айхтар тэгж бичгээс их татгалцдаг. Тий. Толгой дотор л илүү их төлөвлөхийг боддог л да. Яагаад гэхээр нэг хичээл бичсэн юм найдаад тахасаа илүү. Тэгээ завгүй залуучуудын цагийг авдаг байгууллага гэхээр энэ өөрөө тухайн залуучуудад үнцэнтэй байгууллага байхгүй. Тэр үднээсээ яг хуу жишээ байгууллага дотор бол хүн орсноороо яг өөрийн чинь үеийн залуучууд ямар амжилтанд хүрээд юу хийгээд ямар мэдлэгтэй, ямар боловсралтай, ямар зорилготой явж байгааг гэдгийг харах юм том бенчмаркинг байгаа. Хоёрдугаарт нь бол жишээ байгууллагад орсноор та ер нь залуучууд бол бусад орны залуучуудын хөгжлийн байдалтай шууд танилцаж болдог. Өнөөдөр Хонконгд юу болж байна? Японы залуучууд юу гэдэг нь тэдний тулгамцсан асуудал байна. Солонгосын залуучууд юу гэж гэх юм бүс нутагтай жишээлбэл. Эндээсээ өөрт хэрэгтэй маш олон санаануудыг, маш олон өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг олж авна. Гуравдугаарт бол энэ ямар ч хүний дотор бол нэг нийгэмдээ нэг жижигхэн ч гэсэн сайн сайхан юм хийж ирсэн юм оч байж идэг. Тэр очийг ганцаараа захиад бол нэг жижиг хэмжээний л юм болж хувирна шүү дээ. Манай өмнөх зочинч бас GCI байгууллагад идэвхтэй явдаг бизнесмен орсон байгаа. Чи одоо дуусахгүй хурж ирж байна шүү дээ. Шиг захирал маань тэгээд мэдээж хэрэг энэ их ажлын хажуугаар цаад ар гэрийн хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал бол бас тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулад явдаг байж таарна. Аавын хувьд хүүхдүүд яг ямар хүн болоосоо ямар амьдралыг туулаасаа гэж боддог. Ямар улс төрч ямар улсад амьдраасаа гэж байна. За энэ бас их гоё асуулт юм аа. Бас гоё асуулт. Нэлээд туршлагатай хүний бас асуулт байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг бид ингээд ганцаараа ингээд 90 сайндаа гэж ярьдаг те. Тэрэн шиг ингээд яваад байгаа юм ерөөсөө биш. Ер нь бол энэ өдний төвчөнд хүртэл ажиллаж байгаа энэ юу ч арга гэр гэж маш том хүчин зүйл байгаа да. Энийг бас түрүү хэлэхээ марцсан байна. Одоо 3 хүүхэдтэй манай эхнэр бас хүүхдүүдэд хараад одоо босод бүх асуудлуудыг ер нь зохицуулж явдаг. Миний хувьд бол яг нөгөө хэлэхэд бол нэг юм том стратеги юм ярихтаа л одоо арга гэртэй нөлөөтэй гэдэг юм уу те. Одоо хүүхдүүд юу сурж гин, үе чи хүүхдүүд юу хийж гин. Одоо нэг ийм мэдээллүүдээр нөгөө гэртээ очиж цацдаг баг. Тэгээд тэнцэж байгаа одоо 12 дахь ангид байгаа банд болохоор нэг өөр ойлгож байгаа.
Наа 3 дугаар ангийн нэг 8 настай нөхөр болохоор англи хэл ер нь сурхан зүйтэй маань те гэж ойлгодог ч юм уу тий. За 4 настай нь бол юу ч мэдэхгүй учраас тэгээ сайхан тоглоо явж байгаа. Тэгэхээр би яг хүүхдүүдэд ерөнхий нэг айхтар тэг ингэхээсээ илүү тэгвэл би яаж амзууж чинь яаж ажиллаж чинь ер нь ажиллана гэж юу ингээл ерөнхийдөө яриад идэхгүй жоохон агсаа мөцсөн гэрүүлэрээ хоол идэнд ресторанд очиод юм энэ тэнд аважиндээ ч юм хоол идэх үедээ би тэрийг их зүү одоо мессежүүдийг өгч ийнү л гэж зүгээр миний хамгийн том нөлөөлөл тэр л байна. Юм яаж ч муудсан одоогийн төвчнөөсөө дор ордгоо гэдэг нэг сайхан үг байдаг байхгүй. Юм яаж ч муудсан. Тэгэхээр одоогийн нийгмийг бид нэр болохгүй бүтэхгүй ингээд дэлж гисэн энэ 5 жилийн өмнөхөөс яадаг ч гэсэн дэшил ирсэн байна. Тэгэхээр бол 10 жилийн дараа манай өр хүүхдүүдийн бас өдөөнөөс ингээд ажиллаад ирэх 20 жилийн дараа ч юм байхад энэ нийгэм бол өнөөхөөс за 20 дахин биш юм аа 2 3 дахин бол сайжирсан л байна. Тэр үед тэр хүүхдүүдийн юм одоо шийдлээ гаргаа явах юм. Тэрний төлөө яг бид нэр бас энэ цаг үед бас Монгол улсын бас шилжилтийн гэдгийн дараагийн 10 20 жилд бид нар бас яг ингээд ажиллаж хувь нэмрээ оруулж байгаад бас тодорхой хэмжээний түүхийг бас бичлцэж. Танд өөрөө бас хувийн бизнес эрхлэе гэсэн хэрэглэгөө байдаг болов уу? Байвал аль салбарт орё гэж боддог вэ? Яг одоо ер нь бол тодорхой хэмжээний юмнууд хийгдэж явна л да. Угаасаа бүх зүйл чинь нэг юугаар хэмжигдэхгүй ч та. Нэг карьер хэмжигдэхгүй. Тэгэхээр хувийн үйлсгалын аль алийг хослуулж их хэрэгтэй болно. Яг салбар гэвэл одоо бидний CEO улсуудын ер нь дараагийн карьер юу гэдэг вэ гэхээр консалтинг гэдэг. Яг тэгэхээр олон салбаруудад тосолж ажиллаад тодорхой хэмжээний мэдлэгийн хуримтлалтай болсон тохиолдолд тэрийгэ бусад асуудлууд одоо тэ зааж зөвлөх, одоо хийх, одоо насаараа CEO-ний гэж юм байд юм мэдэхгүй шүү дээ. Тэр чинь цаг үеийн байгууллага нь хөгжөөд ирэхээр тэр хүн чинь гологдсон шүү дээ. Ер нь бол яг энэ хүрээд ирж байгаа. За бидний хувьд бол яг одоо ингээд тодорхой гэрээт хугацаануудаар ингээд ажлуудаа үнэлүүлээд мэд ажлын үнэлгээ буураад тэгвэл CEO өөрөө ч гэсэн ёс зүйтэй байх хэрэгтэй байхгүй. За одоо миний чадал мэдлэг дуусчих чи одоо ер нь би волюм олё гэж хэлж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Манайхан ч юм бол тэр тал дээр нэг уламжлалт ойлголтууд их байгаад байдаг байхгүй. Тэгээ. Бас нөгөө талдаа яг энэ сонгодог CEO-гийн зарчмаар ажиллуулж чадах байгууллага бас Монголд хэд байна вэ? Миний бодлоор маш цөөхөн шүү. Маш цөөхөн. Яг эзний оролцоотой гэдэг. Тий ихэнх нь ингээд нэг тийм гүйцэтгэх удирдлагаа хувь нийлүүлэгчийн эрх мэдэл салаагүй тий яг гүйцэтгэх удирдлагаа сонгодог зарчмаар нь ажиллуулж чаддгүй тий гих мэтлэн ийм муу практикууд ихтэй байдаг байхгүй. Тийм байгууллагууд их олон болоод ирвэл энэ CEO хийж байгаа залуучуудын бас карьер хөгжилт янз бүрийн юмнууд нь бас өөр өөр болох байх. За энэ хэсэг өндөрлөө. За Би бол зүгээр асуух гэсэн асуулт маань яг төгсгөлд нь ярьчлаа л да. Тийм учраас баг шаардлагагүй болоо ингээд айгүй гоё төгсгөл болчихвол гэж бодчих. Зүгээр найруулагч биш л дээ. Одоо босчихлоо. Тэгээ би амар жоох байна. эхлээд 15 минутын дотор багтаа нэгцэж байгаа. Бид дуурайх дуусчихгүй яриа болчихлоо шүү дээ. Бид дуурай нэрийн утсалж хэрэг байна. Гоолоо таньдаг болсон ч. Нэрийн утас байхгүй болоо удаж байна. Нийтийн хүн болсон шүү дээ. За боллоо шүү. За Мэргэжлийн сэлбэж байна. За баярлалаа. би одоо бодоод байхад бол CEO хүний хамгийн чухал чадвар бол багийн хамтын ажиллагаа юм а. Багаараа л асуудлыг шийдэж чаддаг байх хэрэгтэй. Альва амжилтыг түүнд хүрэх гүйцэтгэлээр тодорхойлдог. Бизнес гүйцэтгэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар Шунхлай компани гүйцэтгэх захирал Батгишийг онцлон ярилцлаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. MNC телевиз, MLC тренинг хамтран бүтээв.